Заасан бацхан уу? Энэхүү дугаарыг Mailbay хамтран хүргэж байна. Хэрэв та 18 болон түүнээс дээш настай бол доор барилгалын линкээр ороод бүртгэл үүсгэхдээ товчлол гэсэн промо кодыг ашиглан эхний цэнэглэлтэндээ 150% урамшууллыг аваарай. Өөрийгөө хэд татгал сэргийлж, өөр төгрөх боломжит үнгээр бооцоо тавих боломжтой. За ингээд кинонд орцгоё. Өнөөдөр би та бүхэндээ Flight Plan гэх Герман Америкийн сэтгэл зүйн трейлер нууцлаг киног товчлон хүргэхээр бэлтлээ. За тэгэхээр манай киноны гол дүр Кайлийн хувьд энэ шүн маш хүндхэн байлаа. Кайл бол Америкийн агаарын тээврийн онгоцны инженер бөгөөд нөхөр нь Германы Берлин нас барснаар кино маань эхлэнэ. Тэрээр нөхрийнхөө зөвцгийг Америк руу авч явахын тулд нислэг захиалсан бөгөөд түүний дөрөвхөн настай жоохон охин Жулиагийн хамтаар Берлинээс Америк руу явахаар болно. Кайл сэтгэлийн төвшөрөө даван тулахын тулд эмчийн заавраар тайвшруулж амраах юм ууж эхлэнэ. Маргааш өглөө гадаа цас орж байх бөгөөд удалгүй тэдний нисэх онгоцны буудлын руу хүргэх такси ирснээр тэд замдаа гарна. Нисэх онгоцны буудалд очих үед Кайл санаандгүй байдлаар охин Жулиагаа алга болгосноор маш их айж сандарн охиноо хайж эхлэнэ. Иргэн төрнийхөө хүмүүсээс асуусан ч охиныг хаашаа явсныг анзаарсан хүн байсангүй. Азар түүний охин Жулиа жижиг худалдааны лангууны хажуу зогсож байлаа. Нилийн нууртай хөнгөөр тэрээр охиндоо зөвшөөрлгүйгээр холдож болохгүй гэж сануулав. Удалгүй Кайл Жулиа хоёрын онгоцны нислэгийн цаг болж тэд онгоц нь хамгийн түрүүнд орж суудлаа эзлэн. Жулиа онгоцны цонхон талцуун цонхоор харна. Дараа нь тэр амьсгалаараа цонхыг уураар бүрхэж цандсан цонхон тэр хуруугаараа жижигхэн зүрх зурна. Онгоцны цонхоор бид түүний нөхрийн цогцсыг онгоцны ачааны бүхээгний хэсэг рүү авч явж байгааг харна. Удалгүй онгоц хөөрч Кайл багаан түүхийв. Түүнээс ирэхэд нь Жулиа охин судалтай байхгүй болсныг анзаарлаа. Кайл босоод зөрчигчдөөс асуусан ч хинч түүнийг анзаараагүй гэв. Нислэгийн үйлчлэгч Жулиаг онгоцонд яваа бусад хүүхдүүдэд тоглож байж магадгүй гэж хэлэн түүний хэлснийг нэг тоосонгүй. Кайл ч охиноо онгоцны бусад бүхээгний хэсэгт байхгүй байгаад маш их сандарч эргэн тойрны ажиглан үргэлжлүүлэн хайлаа. Тэрээр унтаж байсан өөрийн судалдаа эргэн очиж шалгав. Кайл унтахаас өмнө охиноо хуйдсан байсан хүнжлийг нь аваад тартал. Охиныхын тоглоом баавга тэнд байсан ч Жулиа байхгүй байлаа. Энэ түнд маш их хачирхалтай санагдана. Учир нь Жулиа хамгийн хайртай бамбруушаа ерөөсөө орхиж явж байгаагүй. Тэгээд тэр нислэгийн үйлчлэгч Стефаниг дуудаж Жулиаг олохтон туслахыг хүслээ. Стефани түүнд туслахаар зөвшөөрч алга болсон охины талаар зарлаж охиныг хайхаж эхлэв. Гэтэл хэсэг хугацааны дараа Стефани түнд охиныг нь онгоцонд суусан тухай ямар ч бүртгэл байхгүй байна гэж хэлв. Кайл Жунийг сонсоод маш их гайхширч орхив. Тэр охиноо өөртөө хамт байсан гэдэгт итгэлтэй байсан тул онгоцын тасалбараа үзүүлэн нотлохыг оролдов. Гэвч Кайл охин Жулиагийнхын тасалбарыг олж чадсангүй. Түүнчлэн охиных нь өргөж дээд тавир дээрээс алга болсныг анзаарлаа. Учир нь Жулиа охин өөрөө тийш хүрч чадахгүй. Хэн нэгэн түүний өрөвчийг авсан байна гэж таамаглав. Энэ нөхцөл байдлыг хараад нислэгийн үеэрх аюулгүй байдлын ажилтан цагта Карсон туслахаар ирнэ. Кайлыг охиноо хайж байх зур ажиглаж эхэллээ. Кайл онгоцны ахмад Маркус Ричтэй уулзаж охиноо хайхад нь туслуулахыг хүсэж болсон үйл явдлыг хэлнэ. Гэтэл охин нь онгоцон суусан ямар ч бүртгэл байхгүй гэдгийг сонсоод ахмад маш их гайхширч түүнээс одоогоор ямар нэгэн эм ууж байгаа эсэхийг асууна. Кайл нөхрийнхөө ихлээс болж түгшүүртэй байсан тул тайвшруулах нойрны эм ууж байгаа гэж хэлв. Мөн тэрээр нөхөр нь 6 хоногийн өмнө байшингийн дээвэр дээрээс маш ачирхалтайгаар унаж нас барсан боловч Кайл үүнийг амиа хорлолд бишээ гэж итгэж байгаа бөгөөд хэн нэгэн түүнийг санаатаагаар хөнөөсөн гэж хэлнэ. Онгоцны ахмад болон багийн бусад гишүүд Кайл нөхрийнхөө өвхлээс болж сэтгэл санааны хувьд тогтворгүй болж охиноо онгоцонд авч явсан гэж төсөөлсөн байж магадгүй гэж сэжиглэнэ. Харин Кайл онгоцны бүхэлдэн нэгжиж Жулиаг олохыг ахмадаас гуйв. Ахмад Рич нэлээд эргэлзсэний эцэст дурамчхан зөвшөөрч онгоцны багийнхандаа булан тохой бүртэн сайтар дахин хайхыг тушааснаар тэд онгоцны бүхийгний гэрлэг асаана. Бүх зөрчигчдийг суудлаасаа босохгүй байхыг анхааруулан зарлаж нэгслэг хийж эхлэнэ. Харин Стефани ачааны хэсэг рүү бууж эргэн тойрны ажилсан ч охин олдсонгүй. Кайл зөрчигчдийн бүхээгт охиноо хайж байхдаа нэг нь Егеф түүнийг олж харна. Тэрээр түүнийг хаана нэгтээ харж байсан мэт санагдана. Түүнтэй уулзаж байсан уу гэж асуухад би таныг энд л харж байна. Учир нь та энэгээр 5 дахь удаага охиноо хайж явж байгаа гэж хэлснээр Кайл түүнийг харж байсан хэсэгтээ нэлээд эргэлзээр явна. Зөрчигчдийн бүхээгний булган тохой бүрд хайсан ч охиныг олсонгүй. Дараа нь Кайл ахмадаас ачааны хэсэгт Жулиаг хайхыг хүсв. Ахмад Рич үүнийг зөвшөөрсөнгүй. Энэ нислэгт танаас гадна 100 зөрчигчд байгаа бөгөөд танаас болоод тэдний хэрэндэн ч одоо хүртэл үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна.
Учир нь бүх үйлчлэгчид охиныг хайж завгүй байгаа бөгөөд тэдний хинэн ч охиныг онгоцонд байсан гэдэгт итгэхгүй байна гэж хэлв. Кайл энэ бүхнийг хэн нэгэн аль эртнээс санаатаагаар төлөвлөж охиныг минь хулгайлсан байна гэд өмнө нь уулзсан Египт хүний зүг рүү гүйн очиж охиныг минь хулгайлсан хэмээн түүнийг буруутгав. Учир нь тэрээр өнгөрсөн шөнө түүнийг охиных нь унтлагын нөрөөрөө ширтэж байхыг харсан гэдгээ санав. Зорчигч эрэхтэй бухимдаж өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд байрлаж байсан зочид буудлынхаа баримтыг үзүүлв. Түүний зочид буудал нь Кайлын байрнаас нэлээд хол байсан тул бусад нь түүнийг сэжиглэхэ болов. Харин Кайл түүнийг худлаа ярьж байна. Охиныг минь хаана нуусан гэд хэрэгэ хүлээхийг шаардаж тэд маргалдан ноцолдов. Түүний энэ ааш авирт залгсан аюулгүй ажилтан Карсон нөхрийнх нь үхлийн шалтгаан ойлгомжтой болж байгааг хэлээд түүнтэй хэдэн цаг байхдаа тэр өөрөө ч өсөрчмөр санагдаж байна гэд уурлана. Удалгүй Ахмад Маркус Берлиний эмнэлгээс мэдээлэл хүлээн авлаа. Жуулаг эцгийнхээ хамт байшингийн дэрв дээрээс унаж дотоод гэмтлийн улмаас нас барсан тухай хэлв. Үнийг сонсоод онгоцны багийнхан түүнийг сэтгэлийн хямралаас болоод энэ бүхнийг төсөөлж байгаа гэж итгэж эхлэв. Харин Кайл мэдээж энэ бүхнийг худал тийм байх боломжгүй гэж итгэнэ. Тэрээр түүний охин Жулия амьд байгаа бөгөөд онгоцон дотор хаа нэгтээ байгаа гэдэгт бат зогсоно. Аюулгүй ажилтан Карсон манай Кайлыг сэтгэл зүйн асуудалтай байгаа тул бусад зөрчилдөд аюултай гэж үзэн түүнийг гавлан суудалтанд суулгана. Сэтгэл зүйч Лиза түүнтэй ярилцсан тайвшруулахыг оролдож улмаар Кайл өөртөө ч эргэлзэж эхлэв. Тэрээр охиндойгоо явж байсан нь түүний төсөөлөл байсан гэж хүлээн зөвшөөрч эхлэв. Гэвч удалгүй тэрээр суудлынхаа хажуугийн цанцсан цонхон дээр Жуулагийн өмнө зурсан зүрх үнэхээр бодиттой байгааг анзаарна. Үүнийг анзаарсан Кайл ямар нэгэн хачирхалтай зүйл болж байгааг улам бүр мэдэрч эхлэв. Тэрээр сэтгэл зүйчийг ятгах нь угаалгын өрөө орох зөвшөөрөл авна. Аюулгүй ажилтан Карсон түүний гавийг тайлж угаалгын өрөө рүү авч явна. Гэвч тэр угаалгын өрөөнд ороод бүхэгний дээд талын хэсэг рүү авирч онгоцны цахилгааны системийг гэмтээж хүчил төрөгчийн маскуудыг гаргана гэрэлтүүлгийг тасалдуулна. Манай киноны гол дүрийн Кайл ч онгоцны инженер хүн шүү дээ. Хаана юу байгааг сайн мэдэж байгаа. Онгоцны бүгд зорчигчид багийнхан сандралд орно. Харин Карсон үүний ард Кайлыг байгаа гэж сэжиглэв. Кайл үйлсэн үнэнийг ашиглана. Доош буух лифт рүү явна. Тэрээр тээшний хэсэгт нөхрийнхөө авсыг олно. Нөхөр Дэвидийн авсыг онгойлгож Жуулийг доторн байна гэж сэжиглэв. Гэвч зөвхөн нөхрийнх нь л цогцос байх бөгөөд өөр юу ч байсангүй. Удалгүй түүний араас Карсон нэрж Кайлыг гавлан түүнийг буцаан авч явна. Онгоцонд яаралтай газар дах болсон тухай зарлана. Түүнийг ойролцоох нисэг онгоцны буудалд хүргэж цагдаа хүлээлгэн өгнө гэж мэдэгдэнэ. Түүнийг суудлал руу авч явах үед зорчигчид түүнийг буруутаа гэж бодон алга ташиж эхлэв. Кайл онгоцны хамгийн хойд игнэнд очиж суув. Тэрээр Карсон дахин нэг удаа хандаж онгоц газар дэмэгч түүнийг онгоцыг сайн нэгжих хэрэгтэй гэж гуйна. Карсон хэсэг зуур бодлогошсноо Ахмадтай ярилцахаар шийдэв. Гэвч тэр Ахмадтай ярилцахын оронд тийшний хэсэг рүү сэмхэн буун. Энэ бүхний ард аюулгүй ажилтан Карсон байгааг бид олж мэднэ. Охиныг хулгайлж тээшний хэсэгт нуuna авсны доторт байршуулсан тесрэг бөмбөгийг онгоцонд суйрлуулна. Энэ үед Кайл онгоцны үйлчлэгч Стефанийг багийн гишүүд охиныг нь хайж байх үед чамайг ерөөсөө огт хараагүй. Хаана юу хийж явсныг асууна. Стефани айж сандарна. Ажлаа хийж байсан гэв. Карсон буцаж ирэхэд айж сандарсан Стефанид бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна. Санаа зовлтгүй гэд онгоцыг дэлбэлэхээр төлөвлөж байгаагаа хэлнэ. Ингэснээр ухаангүй байгаа Жуулийг хөнөөж Кайлыг дэлбэрэлтийн буруутан болгоно. Түүний гарт тесрэг бөмбөгийн удирдлага атгуулан үлдээхээр төлөвлөсөн байлаа. Кайл бүх зүйл болсон явдалд одоо хүртэл итгэж чадахгүй байлаа. Онгоц газар дэх зөвхөд тэрээр төгшин цонхоор ширтэн. Бусад зорчигчид яаралтай газар дэх болсон учраас баг зэрэг сандарсан байлаа. Онгоц газарсны дараа зорчигчид гарч эхлэв. Ахмад онгоцоос гарах үед Кайл түүнтэй ярилцахыг хүссэн ч Ахмад ууртаа гар хэлсний чин дагуу барьцааны мөнгө шилжүүлсэн. Мөн машин бэлдсэн гэж мэдэгдэн онгоцноос буу. Кайлч түүнийг юу яриад байгааг ойлгохгүй маш их гайхан үлдэн. Удалгүй тэрээр энэ бүхний ард Карсон байгааг ойлгов. Карсон нөхцөл байдлыг өөрт нь ашигтайгаар эргүүлж Кайлыг террорист мэт харагдуулахыг оролдож байлаа. Үүнийг ухаарсан Кайл барьцаалагчийн дүр тоглохоор шийдэж Карсныг гарч явах үед онгоцонд үлдэхийг туршааж бусдыг нь онгоцноос гарахыг тушаав. Аюулгүй ажилтан Карсон эргэлзсэн ч татгал зүйл түүний төлөвлөгөө ишлэгдэхийг ойлгоно. Онгоц руу буцаж оров. Онгоцны хаалга хаагдмц Кайл гал унтраагчаар Карсны духан дунд нь цохиж ухаан алдуулна. Түүнийг гавлаж халааснаас нь тэлбэрэх удирдлагыг олж авна. Энэ үед Стефани айж сандарна нуугдж байсан газараасаа гарч ирнэ. Удалгүй Карсон ухаан орно гаваа тайлж Кайлыг хөөж эхлэв. Кайл зүгтсаар түүнийг хуурахын тулд онгоцны дээвэрлүү орох хэсгийг нэлттэй орхино. Карсон түүний араас ирээд түүнийг дээшээ гарсан байх гэж тамглан дээд давхрын чимээг сонсоод араас нь гарлаа. Гэтэл манай Кайл зорчигчдын бүхэгний хэсэгт нуугдсан байсан бөгөөд Стефанитай таарна. Кайл түүнийг цохиж Стефани ч охиныг хаана нуусныг хэлээд онгоцноос зүгтаана.
Кайл ачааны бүхий нэг хэсэгт охиноо хайсаар ухаангүй байгаа Жулийг холно. Тэр түүнийг тэрвэрч авч явна. Удалгүй Карсон түүний араас ирж энэ бүхнийг хэрхэн төлөөснөө тайлбарлаж нөхрийг нь хөнөөж тесрэх бөмбөгийг түүний авсанд нь нуусан гэдгийг хэлнэ. Ингэснээр тесрэх бөмбөгийг шалган нэвтрүүлэхээр шалгагдахгүй гэдгийг мэдэж байжээ. Энэ үед Кайл охин Жулийг онгоцны хамгийн аюулгүй агуулгын хэсэг рүү яаралтай авч орно. Тэрээр хаалга хаагдсны дараа тесрэх бөмбөгийг удирдлагаараа идэвхжүүлж Карсоныг дэлбэлж тамруу нэлгээв. Зорчигчид болон багийнхан дэлбэрэл болсны дараа маш их цочирдож онгоцноос хэнийг гарч ирж байгааг ажиглана. Мэдээж манай Кайл охиноо тэрвэрсээр гарч ирэв. Кайл охиноо тэрвэрсээр зургас руу гарахад зорчигчид түүнийг энэ бүх хугацаанд үнэн нь ярьж байсан гэдгийг ухаарч бас түүнд итгээгүйдээ маш их гимшин. Ингээд маргааш өглөө нь нисэх онгоцны буудлын терминал дээр Ахмад Рич Кайл руу дөхөж ирээд түүний хэлсэн бүх зүйлийг эргэлзэндээ уучлалт гуйв. Ингээд хэргийн хамсаатан болго Стефаныг холбооны мөрдөх төвчөөний ажилтнууд гавлан авч явна. Бүх буруутай этгээдүүдийг баривчилсан тухай мэдээлэл нь. Манай Кайл охин Жулиага тэрвэрсээр түргэний тэрэг рүү алхах үед үнэн ухаарсан бас гимшсэн зорчигчид түүнд итгээгүйдээ баг зэрэг гимшсэн байдалтай үлдэнэ. Кайл охиноо түргэний тэргийн суулгахын өмнө Жулиас ирж нойрмослон байдалтайгаар бид хүрч гисэн үү ээжээ гэж асууна. Киноны сүүлийн хэсэгт нөгөө сэжиглэгдээд байсан Египт залуу түүний зүнхийг нь авч өгөөд түүн туслан хүндэтгэл үзүүлж өөрчлөлт гуйж байгаагаар кино маань төгсөн. Энэ хүртэл хамт байсанд та бүхэндээ баярлалаа. Иймэрхүү төрлийн кино төвчлөлүүдийг үзэх хүсвэл дардгаа дараад лайк дараад комент үлдээгээрэй. Баярлалаа. Кино төвчлөл байлаа.